Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сууг танд хүрч байна. Уран зураг нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч урлаг судлаач Маш Батын Амина болон Мөнх Цул миний бие адилж байна. Уран зураг нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Нэвтрүүлгийн дугаарыг Future of Lifestyle үрээтэй Tokyo App төрс салалтаа туслах амархан үйлчлэгийг нэвтрүүлсэн Univision дэмжин та бүгд төрөж байна. За өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд зулаагчтай хөтлөг удсан байна шүү. Тийм байна. Аминатагаа уран зураг нэвтрүүлэг дээрээс суулгах удсан байна. За өнөөдөр хоёлаа Амина маань юуны талаар ярьж, хуваалцаж сэтгэл оюуныг минь баясгах гэж байна. Яна өнөөдөр өстө хэдүүлээ оюун баясгах гэхээс илүү одоо ямар нэгэн том тоглолтны арын тайз гэдэг шиг том айлын галтгоо гэж байдаг шүү дээ. Галтгоонд юу болдог вэ боёо? Яг арталт нь яг үндэ юу болд юм бэ гэдэг жоохон заван сэдв үзэх гэж байна. За тийм байна. Хэцүү нөгөө их ажлын талаар ярих нь тий. Ягаад тэгэхээр уран бүтээл гэдэг бол бид нэр гайхалтай сайхан зургийг хараад байдаг. Тэр зургийг өгж байгаа таашаал сэтгэлийн цэнгэл баяслыг нь яриад байдаг болохоос биш тэр зургийг бүтгэхэд юу орсон талаар тэр зургийг олонний хүртэл болгоход тэр ард нь хичнээн хүний ажил оролцоо хөдөлмөр нойргүй өнгөрөөсөн өдөр шөнөө цаг стресс богино байдаг талаар тэр болго ярьдаггүй тий. Мөн мэдээж тий одоо энэ зургийг одоо маш их хүч хөдөлмөр одоо айгүй их тийм оюуны болон одоо техникийн ядчаал ингээл нэг уран бүтээл жинхэнэ уран бүтээл хийхэд 20 жилийг тий сурч зарцуулаад тий. За нөгөө 20 дугаар зууны алдартай кубизмыг үндэслэгчдийн нэг гэдгийг тодтогмоор байна. Яагаад тэр Жорж Брак болон Пикассо гэдэг хоёр бүр гурван ч хүн үндэслсэн байгаа шүү дээ. Кубизм буюу геометрийн дүрсүүдийг янз янз олгож ингэж зураад байдаг тэр урсгал чиглэл тий. За тэгэнгүүт энэ кубизмыг үндэслсэн Пикассогоос нэгэн эмэгтэй хурж ирээд миний хөрөг зургийг зураад өгөөч гэж гуйсан байгаа. За тэгээд Пикассо чи юу хөхтэй өстө гяс бир хоолтоо авал зотон тасаа авал 20 минутын дотор зургийг зураад өгчих واخ. Тэгсэн чи нөгөө эмэгтэй те за хэд болсон гэдэг. Аюу өндөр дуурт. Пикассо ч ер нь насаараа баян амьдсан шүү дээ. Тэгээд хүүе яхаар ийм аюу өндөр үнэтэй юм бэ гэдэг. Та 20 минутыг зарцуулаа үстэй. 20 минутын дотор энэ зургийг зурхын тулд би өөрөө 20 жилийг зарцуулсан юм аа гэдэг. Тэгэхээр үнэхээр альва нэгэн шедевр суутан бүтээл магадгүй 20 минутын дотор за тэгээ зотон тосны үн яг зураач хүнд авахд хэцүүч гэсэн бүр тийм амар олон сая доллар бол биш шүү дээ тий. Зүгээр л нэг юм өдөр тутмын хэрэглээ шиг үнэтэй байгаа шүү дээ тий. Тэгээд ийм материал техникийн хувьд айгүй бага үнэтэй юм байж ийж зарцуулсан цаг хугацааны хувьд 20 минут юм байж ийж тий. Тэгснэ ямар амар өндөр үн хэлдэм бэ гэд бодож иж магадгүй. Энэ бол яалтчгүй хүн болгонд төрдөг асуудал. За ялангуяа 20 дугаар зуун 21-р зууны уран бүтээлүүд дээр яригадад ирэхээрээ хүүе энэ ч одоо ийм хурдан хүүхэд ч зурчиж чадгаар тий. Би ч ингээ бодог цацчихаар ийм зүйлээ ч одоо яагаад ийм хэдэн сая доллараар нүнлээд байгаа юм бэ гэд. Сая сүүлд уншижсэн чинь ингэж аахгүй. Серб, Латв шоо ямар нэг зүүн Европын нэг улс байсан. Тэр гурван улсын төсвийг жилийн улсын төсвийг зангидаад базаад нийлүүлээд орчин үеийн дэлхийн одоо дүрслэх урлагийн зах зээлийн 50 тэрбум доллар нь гарч ирж байгаа байхгүй юу эргэлддэг. Тэгэхээр дүрслэх урлагийн зах зээлд те 50 тэрбум доллар миллиард чинь тэрбум гэж тийм доллар эргэлддэм байх жилдээ. Тэгээд тэгэнгүүт энэ хооронд чинь нэг амар их асуулт төрж шít тий. Бүхэл бүтэн 3 тусгаар тогтносон улсын төсвийг тэгээд бас хөгжлөөр доогуур биш нилээн өндөр хөгжилтэй Европын улсуудын 3 улсын төсвийг зангидсан их хэмжээний мөнгө тэнцээ эргэлдэж явах гэж тий. Яг юундээ үнэн нь байгаад байгаа юм бэ тий. Харин тий. За тэгээд үнний талаар бол хамгийн сүүлд шуугилсан нэг асуудал бол гарсан банантай зураг үзье. Банана харъя. За Маурицо Кателан гэдэг зураач байна. За тэгээд яг банана бодоод үзэх юм бол тэр чинь бол яасан бэ гэсэн чинь ханан дээр зураач бананыг барилгын мөнгөлөг скотчоор наацсан тий. За тэгэнгүүт тэрийг нь криптовалютын саятан шууд худалдаж аваад 6.2 сая доллараар худалдаж авангуудаа скотчноос нь салгаад хальсыг хальслаад идцэн. Тэнгүүтээ энийг болохоор урлагийн бүтээл гэдэг байгаа шүү дээ. Ямар ч учиртай юм те. Тэгэхээр
За боли бүр тэгэж 6 за бананыг бол бид рэгшөө бас бодож болж байна. Хүү банан ч одоо хэдэн төгрөг үлээ 3000 төгрөг үү? Яа болсон хорлын гişүцгтэй хитэлээ. За банан за нэг 10,000 төгрөгийн дотор тэр скотч банан 2 бол багтчихл байх тий. Тэгсэн хэрнээ 6.2 сая доллар болсон. Тэгэл эхлээд 120,000 доллар байсан юм а. Тэгээд яваад. За тэгээд хэдэ сая доллар тооцогдоо явчихсан юм байна. За тэгвэл бананыг бол хэдүүлээ энэ бол зүгээр үзэгчдэр зураач тоглоод байгаа маа, артист тоглоод байгаа маа гэж хэлж бас болох юм тий. Бидний бүр мангар гэдгийг батлах гээд байгаа маа нөгөө нүцгэн хааны үлгэр шиг тий. Хувцас байхгүй багт чи бүгдээ гой хувцас байна гэдээ инээдэг шиг гэж маргалдаж үзье. А гítэл тэгвэл Марк Роткогийн зураг байгаа. Марк Ротко бол бас нэлээд нэрд гарсан том абстракт зураачдын маань нэг байгаа. Америк зураач. За тэгвэл абстрактны экспрессионизм гэдэг чиглэлийн зураач. 3 метр өндөртэй нэг зураг зурсан байгаа. Тэгээ тэр зурган дээрээ яг суурь нэг өнгөтэй. Тэгээ тэр суурьныхаа өнгөнөөс жоохон ялгарх үйц 3 өөр өнгийн тэгш өнцөгтөл тавьдаг. Тэгээ тэгш өнцгүүд нь бас хоорондоо жоохон уусалттай дэлгэцэн дээр одоо гаргаад ирэх бах. Тэ энэ бол яг дүрсэг урлагийн оюутанч харсан байтугай бид нар харсан байлаа ч гэсэн нэг сайн суурийг будаж аваад дээр нэг 3 тэгш өнцөгт тавиал жоохон зураал тэгсэн чинь 75.1 сая доллараар зарагдсан. Тэ. За муу зурганд байхгүй байгаа. Гэхдээ нөгөө нэг Beeple гэдэг никнеймтэй бас дижитал артист гэдэг байхгүй юу? Тэгээ тэр болохоор юм дижитал коллаж буюу коллаж гэдэг чинь нөгөө олон зургуудыг хооронд нь эвлүүлсэн тийм эвлүүлэг. Тэгээ тийм дижитал зургаа 69 сая доллараар зарсан. Мэдчихлээ. За ер нь ингээ бид нар бүгдээ галзуурч юу? Хүндрэлтээ ер нь юу болоод байна те? Ер нь ингээ галзуурч юу гэдэг талаар хэдүүлээ ярилцах гээд оролттой л доо. Тэгэхээр яг уран зурагч юм уу дүрслэх урлагийн аливаа нэгэн бүтээл баримланч бай, гоёл чимэглэлийн урлагч бай. За гоёл чимэглэлийн урлагийг арай өөр гэж үзье. Гоёл чимэглэлийн урлагийг ядаж чи нэг Елизавета хатан хааны тиара буюу титмийг авчих юм бол тэрийг зүүн гэхдээ чи гадаа зүүж чадахгүй зү тий. Гудамжинд тэрийг зүгээ явж чадахгүй тий. За нэг магадгүй нэг хэдэн 10 жилд нэг удаа тохиолдох алтан мөнгө хөрбөн дээр ч юм уу зөөл юу юм гэхээс нэг бас амар практик хэрэглээтэй зүйл биш. Баримлалыг хараад үзэнгүүттэй за яг хоо чи нэг чамд ямар нэгэн гоё том зочд буудал байгаа бол чи баримлаа тавьж болох юм гэснээс нэрээ нэг зүр сэн сайхан хаваалцаж байгаа шүү өнгөрч байгаа шүү. Би нөгөө Сингапурт зочд буудлаа сонгоод очдөг байхгүй юу. Тэгсэн чи нөгөө үүдэнд нь лоббид нь Сальвадор Далигийн баримлалдаг байхгүй юу. Оргинд. Йоо би бүр яа ямар баян олсон гэл. Йоо тэг яг оргинд. Ямар гоё. Хараа. Тэгсэн чинь дараа нь тэр зочд бодолд Дональд Трамп, Ким Чен Ын хоёрын уулзалт болсон байлээ. Рафалсан уу? Юу. Нэрийг мартчихлаа шүү. Нэг кота юм байсан шүү. Тийм үү. Дональд Трамп нөгөө хинтээ уулздаг. Тэр хоёр маань уулзсан. Тийм яг тэр бол айгүй дажгүй зэрэглэлийн бодлоо байхгүй тий. Тэгтээ тэр чинь зочд бодол шүү дээ. Тэгээ тэрийг яг нэг ингээд за үүдэнд окей за баримлыг тэгж бодъё. За уран зураг за чиний нэг хан дээр үлгөөтэй байж болох юм тий. Тэгтээ баримлч бай, уран зурагч бай, гоёл чимэглэлийн урлагч бай, ер нь дүрслэг урлагийн ямар ч салбарын альва бүтээл маань чамхоолохгүй. Тий. Талхуулахгүй. Тэр чинь чамхоолохгүй. Тэгээ чамайг эд шидийн аргаар нэг газараас нөгөөх рүү авч явахгүй. Тэгэнгүүтээ хизэж орон байргүй боллоо гэхэд тэгээ чиний ингээд дээврийг орлохгүй тий. Ямар ч хэрэггүй зүйл байгаа байхгүй энийг бодлоо. Ер нь бол тэгсэн хэрнээ уран зургийн үн маань буюу ер нь урлагийн бүтээлийн үн маань газраас ч үнэтэй байна. Тэ элдв вилла байшингаас ч илүү үнэтэй байна. Элдв том машинуудаас ч илүү үнэтэй байгаад байгаа байхгүй тий. 50 тэрбум доллар тийч эргэлдүүлээд байна гэдэг ч тий. За тэгэнгүүт яг саяхан ярьсанчлан 20 дугаар зуунаас өмнө бол арай нэг жоохон ойлгомжтой байсан байхгүй юу. За энэ зураг маань бол Николай 2 дугаар хааны маань хөрөг юм аа. Шүтэж тахиа тий. Тэгэхээр энэ хааны хөрөг нь
Харваас тэрийг харсан ч хаач харсан хаан байна. Хаан маань байна. Дээрээс нь хааныгаа шүтэж дахиад гэртээ зургийг авчирыг гэсэн ч фото аппарат гэж юм байсангүй тий. Тийм учраас ямар нэгэн одоо бурхныч байна уу хаанч байна уу зургийг ингээд зуруулаад тэр чинь одоо хүний шүтлэг шашинтай холбоотой ч юм уу ямар нэгэн улс төрийн үзэл бодол ингээд нандин сакрал тэр үзэл бодлоотой холбоотой тийм хүрэг зургуудыг бол маш өндөр үнэлжсэн нь бол одоо юу яаж байгаа юм ойлгож болж байгаа. Жишээ нь 20-р зууны Густав Климт гэдэг одоо миний ярих гэдэг тэр зураач бол хамгийн анх ямар зураач байсан бэ гэсэн чинь Климтийг бид ингээл үнсэлт гэл нэг тийм зургуудаар нь мэддэг шүү дээ. Жохон гоёл чимэглэх юм шиг шар алтан зургуудаар тий. Гэтэл Климт чи хамгийн анх бол маш академик. Бүр маш нарийн дэг жаягийн дагуу яг фото зураг шиг тэгээд язгууртнуудын хөрөг зургийг зураад тэгж язгууртнуудтай танилцсан байгаа байхгүй. Дараагийнхаа захиалагч дээр төрүүлээ бэлдсэн. Аюу сэргэлэн. Тэгээд тиймгүүд яг хөрөг зурган дээр ярих юм бол ойлгомжтой байгаа юм. За үнэхээр л тахдаг, шүтдэг, мундаг, хүндлэн дээдэлдэг ч юм уу тий бахархдаг. Тийм хүний ингээд фото аппарат байхгүй үед чинь яг хөргийг нь тэр чинь бас нэлээд удаан зурна. Тэр хөрөг зурхын тулд анатоми мэдлэгтэй байх шаардлагатай. Хүний характерыг бас мэддэг, сэтгэл зүйч байх шаардлагатай гэд бас нэг тодорхой хэмжээний чадварууд яг тэр технэ гэж хэлдэг тий. Эртний грек хэлний технэ гэдэг буюу техник чадварууд орсон тийм зураг байна. За эсвэл нэг юм гоё байгалийн зураг байна. Отгон ингээд уулаа шүтэж чинь тагч чинь тий. Тэгэхээр бас нэг ишвэтлэгтэй холбоотой болж чадчихин. За боли бүр натюрморт гэж байгаа тий. Натюреморт гэдэг бол үхсэн байгаль гэсэн үг. Натюрморт гэж юу хэлдэг вэ гэхээр зөвхөн бид нар амьгүй эд зүйлсийг хооронд нь зохиомжилж зохицуулаад тэгээд зурхыг натюрморт гэдэг чинь. Тэнгүүд натюрморт болохоор айгу сонирхолтой юм биш нэрээ 17 дугаар зууны үед натюрморт бүр ингээл одоо урд нь ерөөсөө амьгүй байгалыг тэгж тусад нь авч зурдаггүй байсан байгаа байхгүй юу? Цэцэг жимс навч аяг хундаг зурлаа гэж бодоход ямар нэгэн хөрөг зургийн туслах тий чимэг болдог. Тий. Дионис бурхан, Дарсны бурхан юм чинь маш гоё хундахтай. Караважо маань тий айгу гоё юм цэцэг навч ус үзэмтэй дүрсэлсэн тий Дарсны бурхан юм чинь ингээд чимэг болгож зурдаг байсан. 16 17 дугаар зуунаас нөгөө микроскопын хөгжилтэй зэрэгцээд микроскоп гэдэг зүйл буюу микроскоп гэдэг чинь том дэлхийн ертөнцийн нэг жижигхэн хэсгийг харж байгаа шүү дээ. Тэр шинжлэх ухааны хөгжилтэй зэрэгцээд натюрморт хөгжиж эхэлсэн байхгүй. Ямар ч нэг жижигхэн деталуудыг энэ жижигхэн детальд хүртэл нэг юм амьгүй байгальд хүртэл юм тусдаа утга байгаамаа гэж. За тэгвэл тэрийг бас нэг юм хүн практик ухаан талаас бол нэх гоё цэцэг навч жимстэй зураг хан дээр хөлөх чинь бас гоё шүү дээ. Тий одоо сайхан байглаар өрөөгөө жимээдэ шүү дээ тий. Байгалийн тэр гоо үзэсгэлэн. Тий нэрээ нэгэнтээ байгальдаа очиж чадахгүй ч юм уу тий. Тийм болохоор ингэж байж ивэл гоё тий. Эдгээр дээр бол ингээ харьцангуй ойлгомжтой байгаа юм. За тэгээ одоо ер нь арт зах зээл дээр ялангуяа нөгөө хуучны мастеруудын одоо иймэрхүү хөрөг мөрөг бол үнэтэйгийн хувьд үнэтэй. Сүүлд бол тэр за одоо Мона Лиза гэдэг ч юм уу, Рембрандтын Даная энэ төр ч юм бол ингээд музейнүүдэд бол бүр огт үнэлэгдэх боломжгүй те даатгагдагч боломжгүй гэд маш өндөр үнээр ингээд яг тодорхой хэмжээний даатгалын үн бол гаргадаг. Гэхдээ бол тэрнээсээ хамаагүй хавь илүү үнэтэйгээд тиймэрхүү хуучин мастеруудын бүтээлүүдийг бол ингээд за энэ бол цаг хугацаа юм аа, түүх юм аа те түүхэн баримт юм аа. Бараг л археологийн олдортой ижилхэн хэмжээний зүйл гэд ингээд дархлаад төгжиж болж байна, үнэлэлж болж байна. Гэтэл яг энэ миний яриад байгаа тэр 50 тэрбум доллар дотор ороод байгаа, зарагдаад байгаа энэ одоо мөнгөний урсгал болохоор илүүтэйгээр орчин үеийн урлаг дээр байгаа байхгүй. Тий. Тэгээ скотчор наасан гадал мэтийн урлагийн бүтээлүүдэд. Тий. Тэгэхэд сая Hong-Kong Art Basel гэдэг, ер нь Art Basel гэдэг бол дэлхийн одоо Швейцараас гаралтай маш том урлагийн үзэсгэлэн худалдаа болдог. Гэтэ тэн дээр нөө үзэсгэлэн худалдаа гэхээр тийм сайн дурын бүтээлүүд биш. Яг жинхэнэ ингээд гоё ориг бүтээлүүд маань тавигддаг. Тэгэхэд сая бол Хонконг бол амар одоо үнэхээр өндөр үртгийг тэнцээ ингэж ирүүлж чадчих байгаа. Тэнд хөвчлэн л дандаа contemporary буюу орчин үеийн урлагийн бүтээлүүд тавигдсан байх жишээ нь тийм. За тэгэхээр энэ бүхэн маань юунаас эхэлсэн бэ гэд тэгэхээр за нэг грек
Египт энэ төргээд бүр эртний соёл иргэншлүүдийг ярих юм бол Египт маань бол зураач нарыгаа баримлчтэй ялангуяа аюу хүндэлж хайрлаж бүр тэднийг тусгай тосгонд амьдруулад тэгээ Египтийн баримлч зураач нар чинь тусгай тосгондоо цалин аваад тэгтээ үүрэгтэй одоо яг л фараоны урлаачд. Тэгээ тэд нар нь бол фараоны дараагийн дүрийг урлаж байгаа юм чинь эдгээр бол баг нэг лам бөөтэйгөө тэнцэх хэмжээний мэдээж лам бөө биш тийм өндөр биш гэхдээ тийм нөхдүүд байсан баахгүй. Тэгэхээр тэд нар тустай амьдран тэр тосгоноос гарч болохгүй жилдээ 2 удаа зөвхөн том баяруудаар гарна гэдэг ч юм уу тий. Тэдэрт бол цалингийн нөл өгчээсэн. Гэтэ юугаар биш гэх юм уу? Нэг тийм амар юм өндөр одоо тухайн үеийн долларуудаар биш гэх юм уу? Тэгээ илүү нөгөө хаад ноёд болон бурхттай үйлчилжсэн тийм үйлчлэгчд байсан байгаа. Ер нь юм эртний соёл иргэншлүүдийг хараад ахаар. За ингээд хамтран ажиллагчаа зарлалчаад за тэгэхээр уран зураг нэвтрүүлгийг маань Future of Lifestyle буюу амьдралын хэв маягийн ирээдүйрээ те Toki application event гэж байгаа юм байна. За Toki application маань энэ их хялбар үйлчилгээ байлаа. Утсан дээр аппликейшнийг татаад гадуур одоо нэг зогсоолын төлбөр төлөхөд нэг бол ингээ очрлж жагаад хүндтэй ингээ карт өгөө төлбөр төлөх боломж байна. Эсвэл Toki application-аараа машиныхаа дугаарыг оруулаад шууд төлбөр төлчих нь хамаагүй юм. Хялбар юм байлээ. Тэгээд маш олон юм зогсоолууд хүн ажиллахаа байцсан аппликейшнаараа төлбөрөө төлж ижил гарах боломжтой болсон байлээ. Тэгэхээр Tokyo-д жолоочд маань он тусдал Toki аппликейшн ашиглаад зогсоолын төлбөрөө төлөх бүрдээ 10% хөнгөлөлт эдлэх юм байна. Мөн дата эрх очих топ моторс үйлчилгээний хөнгөлөлт Power Bank түрээслэх эрхүүдээ сонгож авах боломжтой юм байна. Мөн Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхуун түгээх станцуудаар үйлчлүүлэхдээ Toki кредит ашиглан төлбөрөө зээлээ төлөх бас боломжтой юм байна. Зөв зүйлдээ хэрэгтэй үедээ л ашиглах дижитал зээлийг Toki кредит гэдэг юм байна. За Toki кредит үйлчилгээ нь энэ үйлчилгээг ашиглаад бүх супермаркетууд болон шатхуун түгээх станцууд Toki Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах цахим зээл гэж ойлгож болно. Бэлэн мөнгө гаргах болон бэлэн мөнгө ашиглах болон яг одоогоор бэлэн мөнгө гаргах боломжгүй бол та бүхэн Toki кредитээ ашиглаад хүссэн одоо үйлчилгээнүүдээ Toki кредит ашиглаад төлбөрийн төлөд авах боломжтой. За мөн Toki машин зэс гэж байгаа юм байна. Машинтай хэрэглэгчид маань зогсоолын төлбөр, татвар, торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой бөгөөд Toki аппликейшнаа ашиглаад энэ бүгдийг ямар ч хэдэд бухимдал үүсгэлгүйгээр, очир дараалал зогсоолгүйгээр бүх асуудлаа шийдэх боломжтой юм байна. Та тэгэхээр Toki аппликейшнийг Android болон iOS утсан дээрээ татж авна. Мөн www.toki.cg-ийн хаягаар ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваад хэрхэн Toki апыг татаад үйлчлүүлэгч болох зааварчилгааг нь аваад энэ аппликейшнийг ашиглаарай гэж зөвлөхөр байна. Энэ үнэхээр хялбар юм байлаа. Би бол яг зогсоолын төлбөрүүд дээр маш ашиглаж байгаа. Тийм үү? Тийм. Тэгээд нөгөө хүн байхгүй зогсоолууд айгүйг байдаг болсон. Тэгээд зогсоолоо тавихад нөгөө ажлын цаг нь дуусаад зогсоолын ажилтан явцсан тохиолдолд төлбөрөө төлнө. Яг ингээд нөгөө энэ үйлчилгээг ашиглахгүй байгаа хүмүүсийг бусдад төв өчрүүлж эхэлж байгаа нь анзаарч эхэлж байгаа байхгүй юу? Очоод та аппликейшн татаа төлбөрөө төлөх ёстой гэхээр зарим нь ойлгохгүй эсвэл зүгээр хэрэглэхийг одоо үздэггүй ч юм уу. Энэ бол яг харахгүй амьдралын хэв маягийн өөрчлөлтнийг дэвшилт цэцвэл тэгэхээр үзэгдэл сонсогчдоо Toki аппликейшнийг татж аваад ашиглаарай, амьдралаа хялбар болгоорой гэж зөвлөхөр байна. За яста юуны тулд нөгөө орчин үеийн 21-р зуунд амьдарч байгаа байлээ тий. Иймэрхүү юмнуудыг бол татаад ашиглаад яваад авах хэрэгтэй шүү манайхаа. За тэгэнгүүт эртний одоо Грек Египт Месопотам тий энтгэг тэнцээ бол урлаачд бол тэр чи шал өөр сэтгэлгээ тэнцээж нөгөө мөнгө ер нь зах зээлийн сэтгэлгээ гэж байхгүй шүү дээ тий. Байхгүй яг л нөгөө одоо төрөлхийн дуудлага гэдэг шиг бурханд үйлчлэх, бурхныг урлах, дараагийн замд нь бэлдэх, дахин төрөх ажилд нь хувь нэмрээ оруулж ийн л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ эртний энэ гайхалтай иргэншлүүдүүд энэ бүтээн байгууллагуудыг бүгд яг энэ арга стратегиэр бариулсан. Майячууд, Ацтекууд, Инкууд, юунууд, пирамид барьсантай грекүүд бүгд л энэ урчууд чинь би энд гайхалтай мянган дуурсагдах бүтээл ярьж байна гэж өөрийгөө үнэлээгүй. Би бурхны өргөө гэрэг, бурхны тахилын сүмийг, түүний нэрийг алдаршуулах газрыг би одоо бүтээж байна. Хувь нэмрээ оруулж байна. Тэгснээрээ би Деважинд очино гэж итгэж. Өөрийнхөө сүнсэнд оруулж байгаа хөрөнгөө оруулахгүй тий. Тэгэж ярьж байсан. Гэтэл одоо бол ингээд мөнгөний
транзакшнд орчлоо шүү дээ, тий. Тэр энэ дээр зүгээр нэг шал өөр жишээ дуртахад ингээд би эмээтэйгээ ярилцсан. Амьд ахт нь ярилцчихсэн. Тэгээд манай эмээ Улаанбаатар хамгийн үзэсгэлэнтэй бүсгүүчдийн нэг байсан байхгүй. Тэгээд гэхдээ хувийнхын амьдрал нь тийм ч амжилттай байгаагүй. Тэгээ би гайхаад эмээгээс асуужсахгүй. Таны хараас олон ирчүүд гүйжсэн мэт дээ гэсэн чинь. Тэгэл зарим нэг дагаад Москвад хүртэл хүрээд ирсэн гэлдэг. Тэгэхээр үгүй та тэгээд ягаад хинтэн ч ингэж зөвшөөрөөгүй хинтэн ч ингэ үерхэж нөхөрлөөгүй юм. Тэгээд та гэсэн чинь үгүй таалагдах хүн байгаагүй. Үгүй тэгвэл та тэгэл нэгийг нь за чи надад байр авч өг нөгөөдх нь чи надад машин авч өг чи надад цэцгийн баглаа авчир гэл ингээл байж ахгүй яасан гэсэн чи эмээгэнд амар царай сонирн болсон уу. Тийм хүмүүжил бид нарт байхгүй шүү дээ. Энэ айгу хөрхөө энэ дэр би юу мэдэрсэн гэсэн чинь бид нар эртний бүр грек Египт гэлтгүү те 100 жилийн өмнө 50 жилийн өмнө зах зээлийн гэдэг сэтгэлгээ бид нарт орж ирээгүй байсан биз дээ те. Юмыг тэгэж одоо нөгөө юм ашиг сонирхлоор харах тийм сэтгэлгээ байгаагүй те. Хэрвээ үнэхээр сэтгэл нийлвэл тэр хүнтэйгээ нийлээд тэр хүний сэтгэлийг хариулж чадахгүй бол найдлага өгөхгүй байх, найдвар өгөхгүй байх сонголт гарах хэлсэн биз дээ. Тий. Аюу үнэнч. Тэгэхээр яг одоо бол бид нар ийм зах зээлийн ертөнцид бол амьдарч байгаа тий. За тэгэхээр энэ маш өөр сэтгэлгээ байна. Дундад зунт ч гэсэн нөгөө саяны яг таны хэлсэнчлэн тий. Бурхандаа зориулж уран бүтээл хийж байгаа тэр сэтгэлгээ бол байсаар байсан байна. Тэгэхээр нөгөө энэс шууд урлагийн үнэлгээ гэдэг зүйл чинь ингээд дэшээ доошоо явж байгаа шүү дээ тий. Хизээ яг урлагийг тусад нь авч үзээд мөнгө тодорхой хэмжээний мөнгө төлж эхэлсэн мэхээр мэдээж сэргэн мандалтай үе. Сэргэн мандалтай үед бол меценатууд гэдэг тустай ойлголт гарч ирсэн байгаа. Жишээ нь бидний алдартай бүр мэдэх нөгөө Италийн Медичи нар тий Медичигийн гэр бүл тэд нар Италийн Флоренцих тэнгуүдэ Флоренц бол бусдаасаа Ромоос Падуягаас бусдаасаа илүү хүчрхэг юм а илүү мундаг юм а гэдэг улс төрийн өөрсдийнхөө эрх мэдлийн статусыг тогтооход урлаг гэдэг зүйл маш том тус болж байсан. Бид нар нөгөө зүгээр энгийн баян хүмүүс биш ээ. Тэгээ энгийн язгууртнууд биш ээ. Бидэрт оюуны юм өндөр бас юм элит юм баялаг байгаа. Энийг бид нар ингэж бид нар өндөр зүйлийг хайрладаг. Бид нар ийм өгөөмөр гэх мэтчлэн те. Дандаа өөрсдийнхөө нөгөө престиж гэдэг ч тийм юу гэх юм те. Өөрсдийнхөө имижийг, өөрсдийнхөө харагдах байдлыг олон нийтэд нийгэмд үнэлэгдэх нэр хүндээ урлагаар дамжуулаад өсгөж эхэлсэн гэсэн. За тэгээд үүнээс хойш бол ер нь бол гэхдээ хичнээн сэргэн мандалтын үеч гэсэн ер нь бол зураач нарт мөнгө төлж исэн гэж байгаа ч гэсэн тэнд чинь бас нэг тусгай dig канон гэж байгаа шүү дээ. Dig канон гэж байгаа. Тэгэхээр чи тэр dig канонд нь нийцэхгүй л бол чи хичнээн 1000 суудан байгаад бас нэмэргүй. Тий. Тэгэхээр хичнээн урлагийг үнэлдэг болсон ч гэсэн тийм бас чиж тийм ч амар хэрэгжүүлөөтэй бол биш. За энэ dig канон гэж одоо нөгөө яг энэ гэгээхийг ингэж зураад Иесус Христосыг ингэж зураад энэ зохиомжийн хувьд энэчнээ тэнчнээ байрлана гэдэг энэ dig одоо бурхан зургаар бол бүр тиг гэж ярьдаг тийм. Энэ тиг сургалтууд гэдэг зүйл бол мөн сонгодог урлагт ороод сонгодог урлагийн бас нэг тэр dig жаяг гэдэг зүйл 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед бол алга болж байгаа юм тийм. Тэгээд ер нь бол баг эсрэгээр 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд бол хэн хамгийн сайн тэр dig жаягийг нь эвдэж чадна. Тэр төдий чинээ ингээд мундаг гэж тооцогдож яваад зураач нар бол хангалттай юм эрхчлөөтэй болж байгаа шүү дээ. Тэгтээ энэ дээр ямар одоо тэр 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд тэр эрхчлөөгөө тунхагласан урлаг эрхчлөөгөө тунхагласны горыг нь бид нар өнөөдөр амсаа явж байгаа хгүй бананаараа. Тэг юу ч урлаг байж болдог болсон. Хин ч урлагийг бүтээдэг болсон. Өөрөө түүнийг урлаг гэж нэрлэжэл. Тий. Тэр нэг тийм гор ол байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр юу хэрэгтэй болж ийнэ вэ гэхээр за ер нь 18 дугаар зуун шүү дээ 1700-аад оны сүүлээр дандаа нөгөө дуудлага худалдааны Christie's, Sotheby's за сүүлд 2005 онд Poly бүр амар ороод ирлээ. Ингээд дуудлага худалдааны юм байгууллагууд гараад ирж байгаа юм. Энэ дуудлага худалдааны байгууллагууд бол бүтэн том багаараа экспертүүд буюу мэрэгжилтнүүд ажиллаад тэгээ энэ мэрэгжилтнүүд энэ үнэхээр яг урлаг муу юм уу биш юм уу гэдгийг нь хэлж өгнө. Энгийн хүн чадахгүй юм дэргийн тий. Тэгэхдээ энэ нөгөө dark side буюу нөгөө муу тал нь юу гэдэг вэ гэхээр хэрвээ чи тэднэрт хүлээн зөвшөөрөгдөөгүй л нөгөө нэг урлагийн зах зээл дээрх чи
чиний бүтээл дахиад хичнээн шидэвэр суу бүтээл байсан ч гэсэн тэднэрт хэсэг бүлэг хүмүүст хүлээн зөвшөөрөгдөггүй л үнэлэмж өсөхгүй байхгүй. Тэгэхээр энд нэг амар харамсалтай эмгэлтэй юм харагдчихлаа тий. Тэгэхээр нэг уран зураг тэр сод бүтээлөө гэдгийг тий. Тэр хичнээн хэмжээний сэтгэл оюуны тэр таашаал хүнд авчирж байгаа эсхийг хэр үнэлэгдэхийг нь үзэгч зураач хоёр биш энэ дунд зүгээр зуучлагч хэдэн шинжиж чийддэг болсон байна тий. Нэг талаас мэдээж нөгөө нэг тэрийг нь урлаг судлаач нар шинжээч нар хэлж өгөхгүй бол энэ чинь бүр төөрөө явчих гээд шүү дээ тий. Хин нь юу хаана юу болоод байгаа юм тий. Тэнгүүд нөгөө талын хилээд өгөхөр чинь тэгээд ийм стил нэрээ яг нөгөө зуучлагч нар гэдэг шиг тэгээд тийм байна. Энэ дунд бас нөгөө нэг иймэрхүү хідэн одоо ингээ хар төрлийн юмнууд ингээ хэцүү юмнууд гарч ирж байгаа юм л та. Тэнгүүд энэ галерей, музей, аукционны буюу дуудлын худалдааны энэ байгууллагууд эдгээр чинь бүгдээрээ юу хийж эхэлж байгаа гэхээр за ямар ч гэсэн брэнд болох хэрэгтэй юм байна. Нөгөө маркетингийн брэнд гэдэг юм чинь өсөө үсээг урлагийн ертөнцлөө ороод ирж байгаа. Чи 1000 гоё суут бүтээл бүтээгээд чи 1000 амар гоё техниктэй байгаад хэрвээ чи брэнд болж чадаагүй л чиний уран бүтээл үнэлэгдэхгүй. Брэнд болохын тулд одоо орчин үед яах ёстой вэ гэхээр чамайг ярих ёстой хүмүүс. Бүгднгийнх нь нүд чихэн дээр ингээд байнгын байж ах ёстой тий. Тэгээд энэ дээр болохоор нэг юм юу байдаг вэ юм? Хүний тархины гажуудал байдаг байхгүй когнитив гажуудал гэж юм бэ тийм. Тэр нь ямар гажуудал вэ гэхээр хүн нөгөө нэг ер нь тарих ингээд байнгын логик дистаралтай юм бодоод байнгын ингээд анализ дүгнэлт хийхээр амар ядарчдаг. Тэгээд тэнгуүтэй хүн тарих ингээд уг нь бол тэр ингээд нөгөө байнгын анализ дүгнэлт хийдэг нэг талаасаа чинь ингээд амар юм эвгүй царайтай ингээ хүмүүс ингээ годомжинд ингээ бөөнөрөө бугун ирчүүд ингээ алхах чий гэж бодлоо. Тийм л ганцаараа явж байгаа эмэгтэй хүн өөрөө ирэхгүй ингээ шууд дүнэлтээ хийгээд ингээ тойроод алхах шүү дээ. Тэр чинь ууг нь бол яг тэр тархины биднэрт тэгж өгөөд байгаа когнитив гажуудлын сайн тал юм л да. Ягаад гэхээр бид нар шууд тэрийг харангуйтаа нөгөө нэг амар удаан дүнэлт хийхгүйгээр муу хүмүүс гэдэг нэг юм дүнэлт гаргангуйтаа ингээ тойрчиж байгаа байхгүй эвгүй хүмүүс гэдэг ч юм уу тий. Нөгөө талаас болохоор яг нөгөө тархин ингээд амраад би энэ зургийг нэг амар тэгж дүнэлт хиймээргүй байна гингүүтээ нөгөө экспертийн чинь хэлж өгж байгаа үгэнд ингээ хурд давтчих гээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө тархины залхуурлал юм л да тий. Тархины залхуурлаас л болж байгаа. За тиймд бас нэг юм гало эффект гэж юм байна. Гало эффект болохоор энийг бас бүх дэлгүүрүүд ер нь бас буудлын ресепшн ер нь ингээд урталт зогсдог хүмүүс ашигладаг. Царайлаг хүн. Тэ? Яагаад ч юм бид нар тал тохомсдортой автоматар царайлаг хүн бол сайхан сэтгэлтэй л байж таарна. Царайлаг юм чи хөвгчлээ л байж таарна. Нөгөө царайлаг юм чин зоригтой л байж таарна. Үнэн хэлж ээж таарна гэж. Тий, амар эдэдтэй нөгөө охтууд ингэдэж шүү дээ. Нэг цараматай залуу ямар ч жоок ярьсан ингээд инехгүй байж байгаа. Нэг царайлаг залуу нэг инэдтэй биш жоок ярингууд бүгдээрээ амар инэдэж шүү дээ. Харин тийм биш хүн нөгөө хоёр нүртэй биш зүгээр хүний тарих тэгж ажилтдаг. Тий, яг тэгж ажилтдаг. Тий, тэр гало эффект гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт гало эффект нь болохоор ер нь бол бид нар юм царайлаг ч юм уу тийм дажгүй ингээд юм төрхтэй тийм ийдэг хүнийг бол шууд за энэ амар ийдэг юм байна, энэ айгу мондөг мэдлэгтэй юм байна, авьяастай юм байна гингүүтээ нөгөө нэг тийм бүтээлд нь анхаарал хандуулах биш. Бас нөгөө нэг тэр яг зуучлагчт нь анхаарлаа хандуулад энэ хүн үнэл хэлж таараа гэт. Тэгдэг байхгүй. Тэгэхээр байна нөгөө бие авч байгаа байдал, харагдах байдал те мэрэгжлийн байна, хувцалсан байдал нь хоолойны өнгө нь итгэж болох үс байна. Тий. Одоо инфлюенсер гэдэг чинь тийм шүү дээ, тий. Нэг инфлюенсер таалагдаад тэгээд энэ урлагийн зах зээл дээр яадаг вэ гэхээр инфлюенсер ч юм уу нэг эксперт мэрэгжилтэн гэхээсээ илүү одоо бол инфлюенсер гэдэг олон дагагчтай үнийг сонсдог болсон шүү дээ. Тэгвэл тэр инфлюенсер энэ зураг агваа гэж хэлчих юм бол тэгэл тэр зураг бол ер нь бол гэл үнэ өсчихөж байгаа байхгүй тий. Уран бүтээл нь. Гэтэл тэр инфлюенсерт таалагдж байгаа зүйл танд таалагдахгүй байж болох байсан шүү дээ. Тий. Нөгөө талаар тэр инфлюенсертэй нөлөөлөгч хийж байгаа тэр хүний танд хэлж байгаа тэр өнцгөнд магадгүй тэр хүний дүгнэлтэн зүгээр л тэр хүний ажил тий. Тэгэж хэлэхэд төлбөр авцсан байж болно шүү дээ. Тий. Тэгэхээр хүний тэр угийн төрөлхийн тэр мөн чанар дээр ажиллаад байна тий. Тархины тэр юунууд дээр ажиллаад байгаа байхгүй. Тэр бол бүр мянган жилийн өмнөөс хүн анх үүсэн цагаасаа л бид нар царайлаг хүнийг илүү зоригтой, үнэнч шудраг гэж боддог. Царайлаг хүний одоо тэгтээ хүн хүний хувьд бол өөртөө тий өөрийн хувьд тий
таатай гэж тэ царайлаг гэж бодож байгаа хүний үгэнд итгэдэг. Тэр хүний үгэнд зарж байгаа юмыг илүү худалдаж авахыг хүсдэг ч юм уу. Тэр бол зүгээр л хүний мөн чанар. Үргэлжил байсан цаг үед нөгөө Данкогийн зүрхч гэсэн тийм шүү дээ. Гооглийн. Тэр зүгээр тосгоны залуу байхгүй юу? Юу ч мэдэхгүй тосгоны тэр эрт бараг тэнийг Иван байхгүй юу? Тим залуу чи царайлаг юмтан чи зөрөгтэй л байж таараа. Царайлаг юмтан чи тэ ухаантай л байж таараа. Алсын хараатай л байж таараа. Бид нарыг энэ хар нүхнээс гарах, төглөөс гарах гэтэн тэр залуу өөр итгэцэн байхгүй юу? Энэ олон хүн надад итгээд байгаа юм чи намайг зөрөгтэй гэж бодож байгаа юм чи би зөрөгтэй юм байна. Намайг ухаантай гэж бодож байгаа юм чи би ухаантай юм байна гэд тэгээд өөрийнхөө зүрхийг гаргаа өгдөгтэй хөргий. Яа. За хоёул хоёр дахь үнд итгэжээд ордчихоо тий. За өнөөдрийн нэвтрүүлгийг маань төр салгах үйлчилгээгээ цуцлах амархан үйлчилгээг санал болгож байгаа Univision event гэсэн байна. За бид нар 100 амралтаараа гадаад дотоод явахдаа ер нь бол удаан хугацаагаар та явж байгаа тохиолдолд Univision үйлчилгээгээ бид нар төр салгах боломжтой. Харин одоо төр салгалтаа цуцлах маш хялбар боломжийг Unitel бий болгосон юм байна. Та бүхэн Unitel аппликейшнийг ашиглаад хаанаас ч хизээч үйлчилгээгээ сэргээх боломжтой. Аялал зугаалга амралтаасаа гэртээ ирээд гэр бүлээ дуртай киногоо үзэх амсгийн тухлахад энэ тата боломжийг бий болгоод байгаа юм байна. За тэгэхээр Unitel app руу та ороод нүүр хэсгийн сум гарна түн дээр төр салгалт хэсгийг сонгоод төр салгалт цуцлах гэрээний дугаар сонгох цуцлах сонголтыг хийснээр таны бүртгэлтэй админ дугаар руу эсвэл имэйл хаяг руу нэг удаагийн код очино. Та тэрхүү кодыг оруулаад төр салгалтаа цуцлах боломжтой юм байна. Нөгөө төр салгалтаа цуцлах амархан кэрн би гайхал ямар сонин орой яг юу яриад байгаа юм болог ойлгохгүйсэн чи өөрөө хэрэглэж үзсэн. Үнэхээр хэлбэр урд нь бол дандаа үйлчилгээний төв дээр очих шаардлагатай ч юм уу те оператортай холбогдсон. Тэгэхээр үйлчилгээний төв дээр очих нь ер нь бол жоохон цаг үрсэн тийм те асуудлаас одоо бол маш хэлбэр болсон байна. Тэгэхээр төр салгалтаа цуцлах үйлчилгээг хэлбэр болгосон Univision баярлаа. Маш их баярлаа. Ингээд юм хэлбэр болоод байгаа юм бол амар шүү те. Харин тэгээ бид нар хичнээн завгүй цаг үед амьдарч байгаа байлээ те. Тэгэхээр утасныхаа араас энэ бүгдийг хийж те шийдэх боломжтой болно гэдэг бол бүр үнэхээр давуу тал. Манай эмээ өвөө нар чинь бүгдээрээ тэгэл нэг газар очрлоо тэр нэг юм хийчих гээл ингээд нэг зүйлийг хийхэд нэг өдөр болдог. Банкнд очно гэдэг ямар төвөгтэй байлаа те. Банк оронд гүйлгээ ихээр 3 хоногийн дараа гүйлгээ нь ордог ч юм уу те. Одоо бол нэрээ бүх юм маш хэлбэр сайхан болж байгаа. Гэхдээ энэ бүгдийг зөв хэрэглээс очвол бид нэр үлдсэн цагаа маш чанартай өнгөрөх боломжтой болж байгаа. За хоёлаа нэвтрүүлгээ үргэлжлэе. Гайхалтай. За тэгэнгүүт нөгөө нэг ер нь энэ инфлюенсер энтер гэдэг чинь маркетингийн юм хэрэгслүүд байгаа дээ шүү дээ. Тэгээд ер нь маркетингийн хэрэгсэл бол энэ урлагийн зах зээл рүү яалтчгүй орж ирсэн. Тэгээд түрүүний дурдсан дагуу болохоор нөгөө дандаа хүмүүсийн нүд чихний өмнө байх хэрэгтэй гэж хэлж штэ. Ингээд байнгын юм сенсац үсгэх хэрэгтэй гэдэг. Одоо амин халуун байх шаардлагатай шүү дээ. Актуальны гэж орсоор хэлдэг шүү дээ. Амин халуун ямар гоё орчвол вэ? Яг тий. Тэгэнгүүт нөгөө энэ дээр хамгийн сайн одоо тоглолтыг хийж чадсан Jeff Koons гэдэг зураач байгаа. Одоо артист, уран бүтээлч те. 80-аад оны үед нэг юм баримлууд бариад бас юм торгон барны зурагууд хийсэн байхгүй. Тэр торгон барны зураг дээр яасан бэ гэсэн чинь Чичолины хэлөө тухайн үеийн алдартай эмэгтэй порно жүжигч найз охин байсан байхгүй. За. Тэнгүүтээ тэрнтэйгээ өөрийнхөө үүлэн борооны явдлуудыг баримл болгоод хийсэн байхгүй. Тэгээ бүр энэ тэнгүү. Тэнгүүд одоо тэр чинь нэг ер нь бол хүн болгоны нууцаар үздэг киноны төрөл байгаа шүү дээ тий. Тэнгүүд тэр нууцаар үздэг киноны төрлийн гол дүрэн эмэгтэй гэдэг Jeff Koons өөрөө найз охиноо болгож аваад үүлэн борооны ажил хийснээр баримл болгож баталгаажуулнаа гэдэг бол бүр ингээд амар сенсац дагуулсан зүйл байхгүй. Тийм байна. Тэгэл тэрнээс хойш ер нь ингээл Jeff Koons-ийн одоо баг хамтраагүй газар гэж байхгүй тий. Lady Gaga, Jay-Z-тэй хамтарсан, BMW тий, H&M, Louis Vuitton, тэгээ Google гэл бүр ингээд хамтраагүй газар байхгүй. Тэгэл бүх газруудтай амар зөв хамтралуудыг үүсгээд тэгээд хамтрал болгоно дандаа тийм сенсац дагуулж яадаг. Тийм учраас нөгөө том брэндүүд чинь Jeff Koons-ээр л нэг баримл бариулчвал те нэг юмд нь орчвол гэл ингэж араас нь гүйж дагаж ингэж гүцгэдэг байхгүй юу? Тэгэл Jeff Koons-ийг бид нар мэдэх хаа нөгөө Michael Jackson-ыг нэг юм сармагчин байруулсан ч юм уу. Тэ одоо тэр чинь айгу зөвүүстэй байхгүй. Michael Jackson өнгөт арьстан тэгснээс сармагчинтай яагаад тэгж байгаа юм те. Ларамчлаад байгаа юм уу яагаад байгаа юм уу гэл ярих сэдв ингээ мундахгүй байгаа үстэй те. Тэгэхээр яг энэ бол яг анх нөгөө Salvador Dali л ингэж сенсац үүсгдэг байсан л та. Тэрүүнтэй адилхан тэрний араас бол Jeff Koons бол бүр аимшигтай их тийм юу бол тэгэнгүүтээ бас нэг юм байгаа. Одоо Jeff Koons-ийг би ингээ ярьчлаа штэ подкастн дээр.
Тэнгүүд нь араас нь магадгүй сүхэ урлаг судлаач ч юм уу ярьчлаа шүү дээ. Тэнгүүд урлаг сонирхдаг сонсогчид ямар эффект үүсэх вэ гэхээр үнний эффект гэдэг юм үүсгэнэ. Амина урлаг судлаач Джеф Кунсиг подкастн дээр ярьж ирсэн шүү дээ. Сүхэ бас ярьсан шүү дээ. Тэр бас ярьсан шүү дээ. Буюу олон хүн яриад ахаар өөр ирэхгүй тарих. Энэ үнэн юм байна. Джеф Кунсийн баримл чинь яг барим урлагийн бүтээл юм байна гэж хүлээгээд авчих واخ. Тэгэхээр энэ ингээд нь шүү дээ. Тэгэхээр тэр үнэлгээ нь бас дэвшилж байна гэсэн үг шүү дээ. Энэ зүгээр л өнөөдөр сошиал платформонд манай улс төрчид одоо олон инфлюенсер хэрэгэлдэг бүх яг энэ арга зүгээр хүний маш энгийн хүний тарихны тэр үйлдэл дээр л хийгдсэн юм биш үү? Харин тий урлаг ярих гэснээр зүгээр яг үндэ хамаг social effect хэрхэн инфлюенсер болох вэ гэдэг ч яриад шүү дээ. Хамгийн аимшигтай нь яз гэж. Одоо ингэж байгаа шүү дээ. Тэнгүүд нэг ийм хэсэг бүлэг хүмүүс байдаг заяа. Үгүй би бол урлаг ойлгодог. Би бол эднэрт шиг ингэж Джеф Кунсийн араас гүхгүй гэж 3 дахь дүрийн эффект гэж аахгүй юу. Тэнгүүд тэр нь болохоор энэ зөндөө реклам явж болно. Намайг бол үгүй. Тэгэнгүүтээ эднэр нь болохоор яадаг вэ гэхээр ер нь бол юм. За би Джеф Кунсиг авахгүй юм чинь Джеф Кунсээс илүү танигдаагүйг нь аавна. Гингүүтээ бас л худалдаа өгчилчихэж байгаа байхгүй. Тий, илүү нөгөө нэг юм юник юм аваад илүү нөгөө нэг бусдад олон нийтэд хүрээгүй юм аавангуудаа өөрийгөө ингээд олон нийтийн юм сонирхдаг хүн биш, өвөрмөц хүн гэдгийг мэдрэх дуртай. Би бол яг тийм төрлөө. Тий, тэр бүр амар хүчтэй байсан ингээл чи ямар хөгжим сонсдог вэ гэхээр чи нэг мэдэхгүй байхаа энэ шинэ уран бүтээлч гэл тий. Кино гэхээр тэр нөгөө нэг тийм бокс офис кино биш ээ, тийм индипендент кино хүмүүсний хүзээг байхаа. Яг тийм. Тэгээ энэ бүхэн маань бол ингээд бидний тоглолтын дээр заас би яг ингээд нөгөө түрүүний хар талын ярина гэснээр хар талыг нь бол ярьлаа. Тэгэхээр маркетингийн том аргууд бол энэ урлаг руу орцсон байгаад байгаа шүү. Тэгтээ яг жинкнээсээ үнэхээр энэ бүхэн яагаад үнэтэй юм бэ те? Уран зураг яагаад үн хүрдэм бэ гэд тэгэхээр ерөөсөө л сүнснийхаа одоо сэтгэл зүүн одоо сүнслэг яг тэр хүний ингээд дотоод нарийн нандин хүмүүнлэг хүнийг хүн болгож байгаа тэр мэдрэмжүүдийг хөндөж чаддгаараа л урлаг гэдэг байхгүй. Тэрүүгээр л үнэтэй байдаг. Одоо нэг юм гэрэл зураач гэд маш гоё монгол зураач байсан. Гэрэл зураачаас оюутан Сэнбаяр асуусан байгаа юм. Энэ ингээд манай нэг зураач ингээд хөлөөрөө усан дотор ороод зураг зураадах юм. Энэ одоо урлагийн бүтээл мөн үү гэсэн чинь гэрэл зураач юу гэж хариулсан бэ гэсэн чинь хөлөөрөө зурж болно хүн, гараараа зурж болно хүн, өгцөнийхөө нүхэрч зурж болно хүн. Гэхдээ тэр урлаг байх хэвээр гэсэн байхгүй. Тэгэхээр нэрнгээсээ банан урлаг байж магадгүй заяа. Тэр банан. Тэгвэл тэр банан доторх санаа нь юу вэ? Тэр банан дотор өгж байгаа сүнслэг зүйл нь юу вэ? Тэр бананаар илэрхийлээд байгаа зүйл үзэгчийн тэр сүстгэл зүрхэнд нь хүрээд тэр үзэгчийн сэтгэлээс тэр хүмүүнлэг гэдэг зүйлийг нь зулгааж гаргаж ирж чадж байгаа юм уу? Тэр үзэгчийг хүн болгож байгаа юм уу гэдэгтэй л үнэт зүйл нь байгаа юм. Тэгэхээс нөгөө тэрний араас нь бол юу орох вэ гэхээр за энэ түүх соёлын одоо маш чухал цаг хугацаа одоо археологийн олбор шиг ингээд цаг хугацааг илэрхийлж байгаа зүйл юм байна. За энэ бол одоо юу гэдэг нөгөө хөрөнгө оруулалт юм байна. Энэ зургийг худалдаад авчаад дараа нь би ингээд үл хөдлөх хөрөнгөөр сольчж болно. Эсвэл энэ нөгөө миний нэр хүндийг нийгэмд өргөх юм байна тий. Эсвэл энэ айгүй алдартай зураач байгаа учраас тий би авчий да. Эсвэл энэ зураг чинь ингэж алаа болгоод амар сонирхолтой түүхтэй болцсон юм байна да гэдэг зүйлүүд дараа нь явдаг. Хамгийн нэгдүгээрт бол дахин давтагдашгүй сүнслэг мөн чанарыг зураачаас буюу уран бүтээлчээс үзэгчийн зүрх сэтгэлд хүргэж өгч чадчихна уугүй юу гэдгээрээ л хамгийн томор үн цэн нь тодорхойлогдно. Маш гоё тайлбарлаа минь. За ингээд өнөөдрийнхаа тэгээ энэ бүдийн дараа би гадл бол тэр скотчор насан гадл бол урлаг байгаагүй юм байна. Харин тэр худалдаж авсан хүн 6.2 сая доллар гэсэн те 6.2 сая доллараар өөрийн PR ажлыг хийсэн юм байна. Харин тэгэнгүүт банан ч нь болохоор санаа зарж байгаа байхгүй. Банан ерөөсөй бодит банан байсан эсэх нь чухал биш. Зөвхөн тэр бананы цаана ямар санаа байгааг хэрвээ тэр 6.2 сая доллар гаргасан хүн ойлгоцсон байвал яах вэ?
энэ талаар бодож үзээд коммент доор бичээрэй. За баярлалаа. Уран зураг нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүгдэд од мөндөр сувг хүргэлээ. Уран зураг нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 долгионоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle ураатай Toki application төр салалтаа цуцлах амархан үйлчилгээг нэвтрүүлсэн Innovation event итгэлээ. Баярлалаа Мина. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.